Та намайг хинээс ч илүү ухаантай гэж магтсан шүү дээ. Багшаа гэж дуудаж болох юм уу багшаа? Үгүй. Манай ашиг орлогын тодорхой хэмжээгээр нөлөөж эхэллээ шүү дээ. Энийг чинь жинхэнэ брэнд үг гэдэг байгаа байхгүй юу? Үгүй чимдээ захирал би тэрийг мөнгө идээд байна гэж бодоод арай чамайг нааш нь явуулсан юм шиг шүү дээ. Хамгийн гол нь мэрэгжлийн сургуулийн төгссөн нэгтлэн бодох хийх ёстой л доо. Чи өөр охинтой болцсон юм уу? Намайг юу н ямар нэгэн охинтой үерх цаг нь болоогүй гэд. Чи өөр дахиж уулзахгүй юм уу? Чамайг надаас илүү хайрлах олдох байлгүй дээ. Аавчаас ийшээгээ хашаатаа тассан. Өө нэрэ танилцаач маа найз. Игим аа. Цогоо. Тэр бүр бага найз. Саний гинэ гой гинаагац. Гоё юм аа. Би урд зөндөө үтсэн байхгүй юм. Тэгээд хамгийн гол нь чамд үзүүлье гэж гой гинаа олсон гэсэн. Таалагсан чамд. Биш би энэс гадна зөндөө олон гой гинаа үзсэн шүү дээ. Манай гэрт нөгөө визит дээр байгаа байхгүй. Би чамд тэр киноноос ярьж хөө. За нөгөө цогоо. Тийм хатаа бас ярьж өгөөч. Би дараа нь чамд зөндөө олон гой гинаа ярьж гэн зэрэг ажил дээр очихгаа заяа. Чи би одоо игэмад энэ киног яриад өгч за. Чи самар ид за. Тэгээд ингэдэг байхгүй тэр кино дээр. Манай дэлхий рүү хайр гэргийнхэн дайрдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө Америкийн цэргүүд дэлхийг хамгаалах гэж очиод тэгэл тэр нэг юу ч нэг мэдгүй газар ингээ байлддаг байхгүй. Байлдсан манай цэргүүд бүгдээрээ өгөөл тэр нөгөө хайр гэрийн амт өгдөг байхгүй. Тэгэл араагч манай нэг цэрэг манай Америкийн нэг цэрэг явахтаа нэг том буу гаргаад тэрийг алхахаар болчдөг байхгүй. Тэгээ очиод буудсан чинь нэг хамгийн том толгойлогч нь буудаад тэгээ буудсан нөгөө тийм ингээ хойшоо гурнаад өгчдөг байхгүй. Тэр чинь гар нь тэр амтны гар нь ингээ мангар ол үсрээ явдаг. Тэгээд яг үхлээдээ гэж бол манай цэрэг нөгөө том буугаа ирээд өөдөөс нь ингээл ойртох. Тэгээд ойрцсон чинь нөгөөт нь амжилт сутдаг нөгөө хайр гэм. Тэгээ амж усрангүүтээ гар нь яваад өссөн тий. Чи бэлтан дэрийг онцсон байсан гар нь шууд ингэж ам орж ингээ ургаал. Тэгээ манай цэрэг шууд ингээ Яалтоо. багалзууртад авдаг байхгүй. Тэгэл байжсэн аа шүү дээ тий. Өөдөл чинь хайр гэм авдаг болсон. Аа? Би одоо оройч л одоо ингээ хайрлаа. Хий жоохон хамт хийж байгаа явчихлаа. Тийгүү чамд гой кино ярьжгүй. Үгүй зүгээр. Одоо орой болсон ээж санаа зовж байгаа. Гурлаа дараа нь тийч чадсан гоё за. За тий. Чи гэсэн замдаа энийг идээрэй заяа. За баярлаа. За баярлалаа найзлаа. Би чамд өөр гой кино ярьжгүй. За. Чи нөгөө юу штэ? Титаник үү штэ тий. Тэрийг үзнэ үү? Үзсэн штэ. Титаник гоо. Би тэгвэл чамд өөр ямар кино ярьжгүй. Биш нэрэ манай ажил энүүх энд байдаг штэ. Би мэдэн штэ. Аа нэр чи очсон штэ нэрэ. Тэр юун гас вэ? Тэр араа. Чи хараа. Танаа. Харин тий. Нэг юм аа. Чи одоо ингэж өөрөө гэрлүүг явж чадахгүй. Би дараа нь чамайг яг өргөж өгье за. Би ажил гарчлаа заа юу. Өөштэй юм аа. Баяртай. Би явлаа. Хүмүүсээ туслаарай. Гал командуудаараа гал гараад. Ирж байна ирж. Наад сайн зогоо. Сайн.
Яаваа. Яасан бэ хэлээд өгч чи. Болчихсон босоо. Болчихсон. Яг дэмэрдийн нээсэн биз. Хайчихсан. Болчихсон. Одоо чи дгүй. Одоо явахгүй болохгүй. Хүн таарч удаа. Баларсан болов шүү. За. Чи одоо ингэж хараад амар мэдв. Чи харин наад харж амрахтаа наад гутлаа ээжч хай мэдв. Зэрэггүй бол мөрөөр чи хайгаад олчих магадгүй. За хүн энд хэлээд үзээрэй аа. За өгч шүү. За. Үгүй чи үтэрчтэй яваа. Үгүй яваа. Чаас. Та нар ингэж надтай тэрсэлтэд үзээрэй мэдв. Галгамад яач хавлын ирээч. Хайр сандал. Цогой. Наад юм чи ирээд. Наа ч одоо хэрэг болох. Яаж хэрэг болтыг? Наач ардаа цогой. На царай чинь амар бол. Яатсан бэ? Хүн шоолоод яах вэ? Багшаа энэ хашаа гараа. Нүрээрээ гал унтраа зэв шиг болсон байгаа чи. Йоо, харин ч гайгүй өнгөрлөө. Энэ зинхэр юм шатсан болч. Балархгүй юу? Харин цааталтаа шатсан тулдаад гайгүй өнгөрлөө. Энэ зинхэр юмны гал авалцах юм дороо шатна шүү дээ. Аах энэ одоо энэний цаатал чинь нөгөө бензин тоснол ч юм байгаа юм. Байлгүй яах байгаа шүү дээ. Харин ч азтай өнгөрлөө дөө. Тийш наашаага гал орсон болч тэгээд өнгөрсөн. Хайрын сэлбэг хэрэгсэл. Дээр нь айлуудын засуулж өгсөн бүх зурагтнууд чатсан байдаг. Гэсний телевиз 5. Чимэд ах чирээ таална да. За чимэд ах ирсэн шүү. Яасан юу болсон? Хөөш, юунаас болсон бэ? Тогноос болсон юм болов? Юуны чинь тогноос болсон юм болов гэж. Та ирж харж хандаж явах хэрэгтэй байгаа юм өстэй. Унтаж явж хамаг юм шатаалгачаад. Бид хоёр юусэн унтаагүй шүү дээ. Юуны чинь унтаагүй гэж. Тэр нөгөө хүний засуулах гэж өгсөн хөгжим зурагтнууд яасан? Хинийх нь хаана байгаа бүүмэд бүгдээрээ бөөгнөр сарын болцсон. Захирлаа. Тайвшрал да. Хэдүүлээ тухтаа ярилцъя. Юуны чинь тухтаа ярилцъя гэж. Олигтойхон шиг ажиллаа хийж чадахгүй хараа малнуудах. Хүний өгсөн хоолыг гударч хударчаад унтаж хөвдгээс өөр ямар ч ажил байхгүй.
Захирлаа. Угунч гарсан галыг бүр газар ахуулгүй дор нь унтраасан байна. Энэ хоёр хүртэл өөрсдөө түлэгдэн байж энэ галыг унтраалтсан байна шүү дээ. Тэгэхгүй яах юм? Нөгөө аймгийн засаг даргын машин засварт орох гээд өчигдөр гараж тавьчихсан байсан. Хажууд нь бүр бензин тоос нөгөө сэлбэг хэрэгслүүчин цөм байсан шүү дээ. Аймгийн даргын машин гинэ. Тэгээ яасан зүгээр үү? Зүгээр ээ зүгээр. Ястал бурхан тэнгэрийн аврал юм. Юуны чинь бурхан тэнгэрийн аврал гэж. Энэ хоёрын цалин хас суутга заа юу? Олигтойхон ч ажиллаа хийж чадахгүй хар хоолны савнууд. Тэгээ тэр додмат хэлж энэ байшингийнхаа хохирлыг тооцоолж энэ дээврээ хурдан засах. Харин энэ засварт өгж байгаа энэ мөнгийг танай компанид 10% хүүтэй өгч өгнө гэж ойлгоорой. Яагаад гэвэл энэ хоёроос болж ажлын хариуцлага алдснаас болж ингэж байгаа юм. Ой захирлаа. Ер нь даатгуулчихвал яасан? Чадахгүй. Чадахгүй заа юу? Зовж иж олсон хэдэн төгрөгөн зүгээр даатгалд өгсөнд орвол эргүүлж байсан дээр. Нэргсэн ингэж хашгирч байснаас энэ хүмүүс чинь бүх юмаа даатгуулдаг юм биш үү? Машин, тэрэг, байшин, сав. Бүр ажлын хариуцлагын даатгал гэж хүртэл байдаг юм биш үү? За давааха. Хүнийг нервтэж ядаж байхад битгий олон толон юм яриад үү. Заа юу? Чимэд хаа. Нөгөө айлуудын шатсан зургтыг яах вэ? Өнөө маргаашгүй хүмүүс нь авах гээд байгаа шүү дээ эзэн. Би яаж мэдхээ? Намайг зүгээр тэр зургтыг ургуулж өгдөг гэж бодоо юу? Үгүй. Аа? Үгүй. Наашир. Наашира. Хэдэн зураг чатсан? 5 зургтээс 5 л шүү дээ. Наашир авах. За тэр даатгал маатгалаа өөрөө мэд. Харин тэр даатгал төлсөн мөнгө төгрөг чинь миний орлогонд ямар ч хамаа байхгүй шүү. Харин тэр шатсан зургатныхын оронд урагшаага авч хэдэн шин зурагт авчирхаас. Тэгээд тэр улсуудаа манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа инээ тэрэ гэж хэлээд тэгээд тэр шин зургатыг өг. Ингэсэн ч дээр бах. Манай компани нэр хүндчихсэн хэрэгтэй. Тийм ээ? Ашиг болох гэсэн биш ингэж алдагдлалд орж байгаа гэж. Захирлаа. Манай компани ямар ч эрсдэлд ороогүй байгаа шүү дээ. Энэ санамсрын явдлаас өөр харин манай ашиг орлого тэнцүү явж байгаа. Энд чинь одоо тэгээ юу юм? Алдагдал биш үү? Энэ байшин барилга, энэ засвар үйлчилгээ, энэ дээр бүх юмд хамаг байдаг мөнгө төгрөгөө би үрчгээд тэгээ дараа нь шатлаа. Дээр нь ямар ч хэрэгцээ байхгүй шинэ зураг түнд авчиглоо. Энд чинь тэгээ алдагдал биш үү? Öш. Та нар энэ дээврийнхөө мөнгийг өөрсдөө олоорой. Заа юу? Явъя. Яаж? Ер нь засварын газрынхаа дотор энэ бензин маслыг байлгаж болохгүй юм байна. Өөр л тусдаа өрөө гаргаж бүр цоож цуурах хийх хэрэгтэй юм байна. Харин. Гү ер нь явж энэ цахилгаанаасаа болоогүй хуу юм. Энэ уцсан зөв зүгээр л үлээ шүү дээ. Тэр юунаас болдог? Хин нэг нь хорлчгүй яач. Эсвэл энэ хавийн айлуудын яндангаас цог унаад тэгээ тэр нь манай дээвэр дээр унаа чадчих юм болов? Маашилгаа чи. Үнэхээр ер нь чи өчигдөр хайцсан юм. Би юу? Би ч өчигдөр гадуур хүнтэй уулзаад жаахан ажилтаа байсан л да. Яаж? Тэртээ дэргүй энэ галынхан
гал жухам юунаас болж гарсныг тодорхойлоод өгөх байлгүй. Хүн өөрөөсөө сайхнуудыг гэрлэж болох уу? Чичээрээ. Өөрөөсөө үе мултарсан юмтай зууралдаад байгаа юм биш үсттэй. Хөөх чи яасан амар орж байна. Тэр орж илээ. Юурээс би ажил руу очив. Ямар баларсан юм бэ аа? Гэхдээ та нар чи энэ дээврийн битүүчих ухаан байсангүй юу? Байж өг л гээд байсан биз дээ. Ингэж хэрүүн бороо орно гэж хэн яаж мэдхий? Энэ таны буруу. Одоо тэр Чингэлийг бас энэ үер давтцсан хэрэгүү. Тэднийх чинь тэгтээ даатгуулсан юм шиг үү? Хамгийн эхлээд л тэр гал усных нь даатгуулна шиг. Сайн уншлагтай номтой ламд чинь хаана байдаг вүлээ? Ойдохгүйг л овоо дөрөв муншлагтай гэх юм байл шүү дээ. Нэг үл гал гараад, нэг үл үер ус буугаад ямар нэг юм болоо юу гэнэ. Ерөнч тэгэд эрсдлээ урдчлан сайн тооцож. Тэгэхгүй бол удахгүй. Ажилгүй болох эрсдэл чинь их байгаа гэж мэдэрээ.